За өнөөдөр талбайдаар жагсаал болж байна. Тэгээ би энэ талаар очиж харлаа. Уул нөгөө ард түмний хурал гээл ард түмэн маань хоорондоо хуралдаж ярилцах нь зөв юм уу гэдэг ийм зүйл гэж бодож очисон. Тэгээд хальт гэж. За тэгсэн сүүлдээ сүүдрийн засгийн газар байгуулах ийм тухай болж хувирсан. Тэгээ би энэ зүйлийг AI-аас гэдэг юм уу асууж сургалж энэ ямар юм байдгийг те гэд товчхон мэдээлэл хүргэе гэж бодсон. Тэгээд маш олон талаас нь ч гэдэг юм уу те боломжийн гэд ер нь тэгээд яг хиймэл оюунаар ч гэсэн гэд өөрснөө асуунууд тэгээд чинь чат GPT гэдэг юм уу Grok гэдэг юм уу те гихчин тэгэхээр ийм учиртай юм байна гэд шинжлэх ухааны улс төр судлалын үүднээс за сүүдрийн засгийн газрыг тайлбарлах юм бол гэж байгаа. За нэгдүгээрт хариуцлагагүй эрх мэдэл ардчлалын суурь нь засаг ард түмэнд тайлагнаа. Гэтэл сүүдрийн бүтцэн яадаг вэ гэхээр эрх мэдэл хинт ч тайлагнахгүй. За судалгаагаар ардчлалын чанарын гол үзүүлэлт нь иргэдийн хүсэлт нийцэх байдал байдаг. Харин далд нөлөө ихсэх тусам энэ холбоо тасардаг гэж. За үр дүн нь бол үндсэндээ бол бодлого за ард түмний бус хүчтэй бүлгийн ашиг сонирхол давмгаалдаг. За ийм зүйл юм байна. За хоёрдугаарт бол ил тод байдлын задрал за сүүдрийн засаглалын гол шинж нь бол шийдвэрүүд хаалттай. За албан ёсны процесс зүгээр л жүжиг болдог. Үр дагавар иргэд юу болж байгааг ойлгохоо болдог. Хяналт хийх боломжгүй болно гэд ийм зүйл байна. За 3 дугаарт болохоор за институцийн судалгаанд шүүх парламент төрийн алба сулрах нь ардчлалын ухралтын гол шинжээ. За сүүдрийн засаг бол албан ёсны институцүүдийг хоосон бүрхүүл болгодог. Жинхэнэ шийдвэр өөр газраас гаргадаг. Ийм субъект юм байна гэж. За ингээд дараагийн байдлаар бол гүн ухаанч байдлаар тайлбарлсан байж байгаа. За мэдээж энэ хиймэл оюун тайлбарлсан байгаа. Нэгдүгээрт эрх мэдэл ба үнэн гэж байгаа. За мэдээж Платон бол хэлсэн байж байгаа. Сүүдрийн агуу гэж. Хүмүүс худал дүрслэлд итгэдэг гэж. За Мишель Фуко эрх мэдэл, далд байдал, үнэн хяндаг гэж. За сүүдрийн засгийн бодит байдал биш зохиомол бодит байдал юм а гэж. За сүүдрийн засаг бол өөрөөр хэлэх юм бол бодит байдлаас өөрөөр зохиомлоор явагддаг ийм бодит байдал болж урна гэдэг. Ийм зүйлийг хэлсэн байж. За хоёрдугаарт бол нийгмийн гэрээ Жан-Жак Руссо хэлсэн байж. Засаглал ард түмний зөвшөөрлөөс үүснэ гэж. Сүүдрийн засаг бол зөвшөөрлгүй эрх мэдэл хууль ёсны биш юм а гэж ингээ хэлсэн байж. За 3 дугаарт бол ёс зүйн задрал хариуцлагагүй эрх мэдэл ёс суртахуун буурна хинч баригдахгүй. Систем авилгын суурь болно гэж ингэж хэлсэн байна. За тэгээд 3 дугаарт бол за олон улсын бодит туршлагаас үүнийг харж үзэх юм бол за нэгдүгээрт Африкийн Shallow State гэдэг судалгаагаар бол сүүдрийн бүтэц авилгын соёл нөөцийн завшилт хөгжлийн саатал жишээ нь Замбиад албан ёсны төрөөс гадна цэргийн бүлэглэлүүд бодит эрх мэдлийг болсон гэдэг. Ийм бодит туршлага байж байгаа. За хоёрдугаарт гэх юм бол лобби ба корпорацийн нөлөө Америк нэгдсэн улс, Европ, том бизнес лоббистууд бодлогыг далдаас чиглүүлдэг. За сонгогч бодит шийдвэр гаргагч биш болдог. Үр дүнд нь татвар бодлого баячуудын талд хэлбэх. За ийм зүйлийг бичсэн байж байгаа. Мэдээж энэ бол сүүдрийн засаглалтай холбоотой. За 3 дугаарт бол төр булаалт гэж байгаа. State capture гэдэг. Энэ бол энийг бол манай тагнуул цагдаагийнхан сан судж үзмээр байна те. Төр булаалт гэдэг. Зарим оронд бол бизнес улс төр нийлж төрийг эзэмшдэг.
Энэ нь ардчлалын гаднах дал дарангуйллыг одоо бий болгодог гэж. За дөрөвдүгüүрт нь бол одоо хор хөнөөллийн нэгтгэн дүгнвэл одоо ямар байх вэ гэж. За нэгдүгээрт ардчлалыг хоосон хэлбэр болгодог сонгуул бий болно гэж. За гэхдээ шийдвэр нь өөр газар гарна гэж. За хоёрдугаарт авилгын систем бий болгодог ил тод бус хариуцлага авилга систем болдог. За 3 тэгш бус байдлыг өсгөнө. Энгийн иргэн нөлөөгүй далд элит бүхнийг шийднэ гэж. За дөрөвдүгüүрт илэрцийг устгана. Иргэд төрдөө итгэхэ болдог. Нийгмийн задрал эхэлдэг гэж. За энэ нөгөө Непалын одоо Непалд одоо явагдсан технологи бол ерөөсөө л энэ сүүдрийн засаглал нь бүх зүйлийг бий болгодог гэдэг. За ингээ үүнээс үзэх юм бол сүүдрийн засгийн газар гэдэг нь эрх мэдэл, нууцлал, хариуцлага энэ тэгсэтгэлээс гардаг үр дүнд ардчлал дүр эсгэлт төр илүүдүүдийн хэрэгсэл ард түмэн бол зөвхөн ажиглагч болж хувирдгаа гэдэг ийм зүйл. За ингээд та бүхэнд одоо амжилт хүсье. Энэ бол дэлхийн эзэдүүдийн жижиг дунд одоо улсууд дээр хийдэг бас нэг төрийн тогтолцооны бас гажуудлыг бий болгодог нэг бас нэг арга систем гэж одоо хиймэл оюун бол хэлж байна. Тэгээ иймэрхүү одоо бүгдээрээ судлаад үзэх хэрэгтэй. Тэгээ өнөөдөр талбай дээр очисон маш олон монголчууд эвлэлдэн нэгтгэхээр бас маш сайхан зүйлийг хүсэж тэмүүлж гарч ирсэн бахаа гэж одоо бодож байна. Тэгээ бүх зүйл гэж бүх зүйл одоо ямар нэгэн зүйлийг алдаа оноотой байсан ч бид бүхэн одоо хиймэл оюунаар ч юм уу судалгааны ч гэдэг юм уу маш олон зүйлээр одоо мэдж болдог болсон байгаа учраас дор бүрнээ бас нэгийг бодож хоёрыг тунгаана мэдтэй гэж бодож байгаа. Мэдээж одоо энэ зүйлийг бас хийж байгаа хүмүүстээ бас амжилт хүсье. Тэгээд Монголын нийт ард түмний Тэнгэрлэг оюун ухаан энэхүү зүйлийг сайхан дүгнэж цэгнэж холч ухаанаар харна үзье гэж одоо бодож байна.